Хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг батлан ажиллаж байгаа. Энэхүү дүрмд хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа, сахилга, ёс зүйн хүлээлгэх хариуцлагыг өндөр шалгууртаагаар зааж өгсөн байдаг. Энэхүү дүрмийг хэрэгжүүлэх хяналттай авахар хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо байгууллагад ажиллаж байгаа юм. Энэхүү хорооны үйл ажиллагааны талаар Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөс тодрууллаа. Одоогийн байдлаар бол нийтдээ нэг 107 иргэдээс бол хуульчдтай холбоотой, хуульчдын мэргэжлийн ёс зүйн хариуцлагатай холбоотой өргөдөл гомдлыг ирүүлээд байгаа. За эдгээрийг бол энэ саяхан батлагдсан мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журамд заасан энэ журмын хүрээнд бол шийдвэрлэнэ. За мөн энэ журмыг батлах явцад бол хуульчдын мэргэжлийн хариуцлага ёс зүйд тавигддаг шаардлага бол нэлээд тийм өндөр хэмжээнд очсон. Үүний нэг жишээ бол юу гэхээр мэргэжлийн хариуцлага ёс зүйн зөрчлөлийг хөөн хилцэх хугацааг бол бусад одоо жишг хуулиудаас бол өндөр хэмжээнд тавьж өгсөн. Өөрөөр хэлбэл 3 жилийн хугацаанд бол энэ хөөн хилцэх хугацааг тогтоосноор иргэдийн болон олон нийтийн эрх ашгийг хамгаалахад бас юм чухал ач холбогдолтой өрнөлөөтэй юм бол бас зохицуултыг хийж чадсан. Хэрэв хуульч хууль шийдвэр гаргасан асуудалд хувийн ашиг сургалтын зүгээс хандсан тогтоогдвол мэргэжлийн хариуцлага хүлээж гэмтэргийн шин чанартай л эрүүгийн эрг үүсгэн шалгах юм байна. Мөн хуульчдын хууль төсвөлтийг буюу хэргийг хөөн хэлцэх хугацааг 3 жил болон сунгажээ. Бол хариуцлагын хувьд бол олон төрлийн юм хариуцлагыг хуулиар бий болгож өгсөн. За нээлттэй, хаалттай сануулгах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хугацаагүй төтгөлзүүлэх, за мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй хүчингүй болгох гэсэн ийм хариуцлагын хэлбэрүүд байна. Тэгэхээр энэ нь бол хамгийн хүнд хариуцлага бол тэр хүн эргээд хизээч хуульчаар ажиллаж боломжгүйгээр буюу тэр нөгөө хугацаагүйгээр одоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох ийм хариуцлага байгаа. За хугацаатай хүчингүй болгоно гэдэг ойлголт нь юу гэхээр тэр хүн тодорхой хугацааны дараа хуульчийн сонгон шалгаруулалтанд дахин оролцох юм эрхийг бий болгож өгч байгаа.